За энийг бол дэмжиж байна. Бидний хувьд л өөрсдөө дотооддоо импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай төсөн машин механизм. Гэтэ энэ дэр гайхаад байна л да. Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлж байгаа төсөл юм уу? Тэгээ энэ эхнийхээ албан бичгээр бол эрдэнэт үйлдвэр төрөмжлөх үйлдвэрийн газартаа хамтран хэрэгжүүлж байна гэдэг ингээд албан бичиг ирсэн байна. Гэснээр сая бол эрдэнэт үйлдвэр бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн юм аа гэдэг. За ингээд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн юм аа гэдэг ингээд тий. Тэгээ энэ одоо яг хаанаас урган гарсан одоо төсөл юм бэ? Хэн хэрэгжүүлж байгаа төсөл юм бэ? Тэгээ одоо энэ одоо яг төрийн одоо ямар одоо дэмжлэг хүсэж байгаа юм бэ? Одоо тий. Асуулт тодорхой байгаач тий. Тий. Хаанаас урган гарсан төсөл юм? Яг эрдэнэт үйлдвэрээс гарсан төсөл юм уу? Эсвэл одоо хувийн хвшлээс гарч ирсэн төсөл юм уу? Тэгээ яагаад ямар шатнд одоо эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлж эхлээд байна гэсэн юм бэ? Энэ эрдэнэт үйлдвэр өөрөө юм шийдвэр гаргасан юм уу? За одоо тэгээ яванд болохоо очиад ингээд орж ирж байгаа юм байна. Одоогийн ингээд ярьж байгаагаар бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулмаар байна. 14 мега цэцэлд оруулмаар байна. Ингээд байгаа нь ямар хүчтэй? Төсвөөс мөнгө одоо хүсээд байгаа юм уу? Ямар одоо дэмжлэг хүсээд байгаа юм бэ гэсэн юм асуултууд байна. Нэмж асууна. За ингээд шаргал сайхан гишүүн асуулт асууж байна. Энэ бол нэлээ урт хугацаанд яригдсан зүйл шүү. Бас тэгээ ГОК бол дэмжиж явах хэрэгтэй дааг. Тэрийг төрийн нарийн бичгийн дарга 2 номерт хариулт өгнө. За жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. Санаачлаг бол ковидын үеэр манай яамнаас гаргасан. За эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн захирал байсан бадам сүрэн захирал бид нар тавиад ер нь танаад ийм одоо ийм механик засварын завод бас нэлээд өндөр хэмжээнд байна. Энийг бас ашиглая. Манай Улаанбаатар төмөр зам, МЯД компани гэдэг хувийн хвшилгээд маш олон газруудад ийм одоо боломжууд байна. Бүгдөө нэгдэж ажиллая гэдэг санаачлагыг манай яамнаас гаргасан. За ингээд эрдэнэт үйлдвэр бол энэ машин механизмын заводыг өргөжүүлэх гэдэг тез зүй хийлгэж эхэлсэн. За энэ дээр нь бид нар машин угсрах гэдгийг нэмчаачаа гэдэг саналыг тавиад тэгээд эрдэнэт үйлдвэр энэ тез зүй хийх санхүүжилтийг гаргасан. За ингээд явж байгаа тухайн үед бол бид нэр танах ингээд хөрөнгө оруулаад хамтарчаач. Сая жишээ нь одоо ковидын үеэр 1 их найд төгрөгийг цахилгааны мөнгөнд зардсан. Энэ бол бидний хүсэж байгаа үйлдвэр барих хэмжээний мөнгө байна. Цаашдаа энэ эрдэнэтийн материалын баазыг ашиглаж бид нар энэ үйлдвэрлэлийг хөгжүүлье гэдэг саналыг тавиад ингээд явж ирсэн. За эрдэнэт тез зүй хийгээд үзэхдээ бид нар энэ хөрөнгө оруулалтын асуудлыг ярья гэд ямар ч байсан тез зүйгээ хийлгсэн. За ингээд эрдэнэт үйлдвэрийн бас энэ 25 он 26 27 оны хөгжлийн төлөвлөгөөнүүдийг үзээд маш олон эрдэнэт үйлдвэр өөрөө бас юм бүтээн байгуулалтын ажлууд хийх шаардлагатай байгаа учраас одоогоор бид нар бол хөрөнгө оруулалт хийж чадхааргүй байна гэдэг ийм шийдвэрийг энэ 24 оны төгсгөл рүү өгсөн бид нарт. За тийм учраас бид нар одоо нөгөө хувийн хвшилд за тэгээд засгийн газарт ямар шийдвэр хүсэж байгаа юм бэ гэхээр за энийг одоо та нар хөрөнгө оруулагчтай энэ дээр яриад энийг одоо шийдэ гэдэг л ийм шийдвэр гарчвал энэ сонирхож байгаа аж ахуйн нэгжүүдтэй яриад одоо шалгаруулж явуулаад хийчих юм боломжтой л гэж үзэж байгаа. Тийм учраас бид нар засгийн газараас энийг их л хувийн хвшилтэй яриа хэлцээ хийж болно гэдэг шийдвэр л хүсэж байгаа. Ийм байдлаар оруулж байгаа.